За шууд ярьчих уу. Хөөш би ингээд яг залхахаас өмнө чинийг жоохон ойрлоо хэрүүлж байгаа юм шиг шонгодог зэ. Чи одоо тэгээд ажил төрлөө хийж чадахгүй бол эндээс зайл мэдүү. Байна уу? Амар заяа. Аха. За юу вэ өгөөч юу? Би энэ нөгөө viral media гэдэг компаниас ярьж байгаа юм. За. Тэгээд ойлгоороо би энэ сая анкет үзээд жоохон стресстэй нэг жоохон юм хүртчихгүй юу? Тэгээд хэвээс таслаад насч. Юу нэ? Таслаад байна. Тэг юу юм бэ сая? Тасалдаагүй би тасрахгаагүй нөө. Юу? Viral media-гаас ярьж байгаа ойлгож байна уу? Аха. Тэгээ ахын жоохон согтуу байна за. За. Тэгээд ер нь анкет чи үзлээ харлаа. Тэгээд ер нь болмоор юм байна. Юу? За. Юу нэ? Юусэн? За. Чи машин барьдгүй амар заяа. Одоо жолоонд явах гал. Чи би нөгөө яатсан ахгүй юу? Яагаад уусан чинь машина барьж чадгүй. Чи одоо хурж ахыгаа машиныг бариад манайх руу дөхүүлэх боломж байхгүй. Холдуулж болох юм уу? Чи машин барьж чадахгүй. Гайгүй хоо чи нөгөө ийм кино үзчихсэн үү нөгөө нэг ингээд бильярд чадахгүй хүүхний ард нь ингээд зогсож байгаа л ингээд зааж өгч юм бол гэдэг. Тэр шиг би чамд яа жолоо барихыг заагаад үгүй. Тэгээд оройтвол би яа унааны мөнгө өгчээч гэж оройтвол ханаа явахгүй юу дөө эсвэл. Тэ ярилцлагын шатаа. Тэ. Тэрийг хоёлаа өнөө оройны байдлаас дараа шийдэх хөө. Чам хүмүүс бодолтой нээж байгаа. За стоочлаарай. Гоё арга байна. Баярлаа. Тэгээ ямар ч сан чамаа ингээд тэнцэнд чинь баяр хүргэе. Баярлаа. Чи манай бичлэгийг сүрүүлсэнд баярлаа. Баярлаа. Айгуу гоё контент гарах байсан. Тэгээд за баярлаа. Тэрэн харна гэсэн шүү дээ. За. Тэрийг ингээд явандаа ингээд ажиллах уу? Ажиллах уу зэрэн дээрээ? Ажиллаж болох уу? Ороод яг хөө тэгээд манайх цалин мөнгө тэнцэхгүй байх та. Тэрэн дээрээ. Оо яг чиний царайг харсан тэнцгээр юм байна. Би өөрнийг чиний царайг хараад авсан байхгүй юу? За. Тийм. Гэтэ яг хөө чи өөртөө таалагддаггүй бол яг хөө явандаа тэгээд засвар оруулж болох байлгүй дээ. За тийм. Ер нь надад их таалагдсан шүү. За. За баярлалаа. Ярилцлага хашаатнаас яшаа муу мессеж явуулах уу? Мессеж ч юу. Төө. За. Заавал ярих хэрэгтэй юу эсвэл? Би өөртөө явуулахгүй. Тоглосон шүү. Уучлаарай. Сайхан амраарай. За. Баярлалаа. За ингэж нэг фейлтлээ. Хөөх юм аа. Бити фейлтлээ. Яста амар эвгүй мэдрэж байна. Хаати инээс юм уу тий? Би цохиулъя. За. Бүгд толгойн дээр зүйж байгаа. Би чамайг ойлгосон. Үгүй. Намайг цохооч. Яг шийтгэж. За. Назар нэг зохиол зогчоо. Болоогүй юм ямар хэцүү юм бэ за. Баярлалаа. За миний ярих хүн болохоор эрэгтэй хүн байгаа. За юусэн дугаараа нэчлээ одоо залгая. Сайн байна уу? Viral media-гаас холбогдож байна. За. Тийм өөрөө анкет өгсөн байсан. Тийм. За санаж байгаа өстэй тий. Тэгээ шинэ контент хийх гээд нэг хитэн санаа гаргасан. За. Тэгээд яг тэр контент донд яг өөрт чинь тохирох яг өөрт чинь л тохирохын нэг контент байгаа даа. Тэгээд холбогдож байгаа байхгүй өөртөө ч. Йоо тэр нь болохоор яг яах вэ гэхээр нөө яг одоо ингээд нэг тийм тачаадсан тийм секси олгоор нэг дуурайд үзүүлж штэ хөө. Юу? Дахиад хэлэх үү за. Би санаа тавих юм дээр гэх юм. Битээ санаа зовоо зүгээр. Тэгээ ер нь миний үүрэг оролцоо яг юу гэсэн үг вэ? Яа гэсэн үг ер нь цаашдаа. Одоогийнх бол дуурчхад л болохоор л байна л та.
Тэгэхгүй наа пранк гэдэг юм шиг байна. Гүй албан ёсоор ярьж байгаа шүү. Анкетыг нь харж агаад. Чи ер нь тэгж дуурж байгаагүй юм те? Мэдээлэл дуурах үед дуурна л та. Окей. Хэрвээ одоо ингээд дуурчсан бол чамд ингээд цаашдаа айгу тийм хэрэгтэй одоо ирээдүйд чи хэрэгтэй зүйл болохгүй юм л та. Ерөөл тэгэл царайны хувьд тийм хүүхд шиг тийм 10 жилийн хүүхд шиг царайтай шүү дээ. Ааха. Тийм. Тэр тусмаа ахгүй юу? Юу толгомдаад яахад. Гэтээ толгомдаа. Юу яана хэлээд тэгэхээр Зүгээр л нөө жоохон сексигээр зүгээр л дугаараа л үзүүлчихэд л болох юм тэгэл болоо. Гарчаад ирья. Би өөрөөс гараад. За өрөөнөөс гарч байгаа гэх юм те. За. Ямар ч юм үйлдэлч юм. Чи тэгтээ бас өгүүлбэр хэлтэй юм уу? Энэ төрөд болохоор нэг тийм вайт таахгүй. Бачтай. За тэгээд дуурайд өгчдөх үү? Гүй чи хараа ингэж ойлгоод байхгүй. Байнгын л ингээл тэнцсээрээ манай контент нэг тийм л аваа гаргаад ах ингэж. Ер нь яг өөрөө толгож байгаа лээ. Манай ажлын цаг харин ингэж таарал. Тэгээ нөө маргааш ярилцлагатай болохоор одоо өнөөдөртөө гэлс хүмүүстэй хэлэхгүй болохгүй. За гэлс үзүүлч үү. За 1 секунд л ахтаална шүү дээ тий. Тэгээд уушлаараа үтгэж чадахгүй байна. За уушлаараа тоглосон юм аа. Итгэж юм аа. Чи тэгтээ нэг миний урмыг бодоод үзүүлчихт яахав дээ. Санаасаа хэрэгтэй л дээ. За юу ч гэсэн өөрөө чинь анкетнаас тэнцсэн шүү гэж хэлгээд тэгээд удахгүй мессежээр яг хизээ ирж уулзах вэ гэдгийг чинь хэлнэ за. За баярлж байна уу? Нэг аяа байхад сайн шүү дээ. Баярлахгүй юм уу? Би одоо энийг байгаа байхгүй. Түүл яг наа вайфан дээр гоё үзүүлчихэж. Гүг. За баярлаа. Сайхан амраарай. За. Бас орой залгадаг нь ямар хчтэй ингэ. Би цохлоо. Хоёр цохолоод тахтай ядгийн. Би тэгтээ л гоё л хэсэг. За. Би чамайг Гэсэн шүү. За. Чи зоёг харж. үгүй яагаад юм. За, цохлоо шүү. За. Йоо. Би бүр багштаа чинт ч ингэ цохолж. За тэр чи ямар хамаатай юм шнээс. Би чамайг хайрсан шүү. Би найзаа шатаа зогсоо. Яа, За, дахиад нэг. болов байлаа яа. За. Тэнэг шүтээ зугаад. За. Ингээд зогсоо. Хөөс. Нэг контентийг болив. За. За чи. Залгасан шүү чимээг үү? Чимээг. Сайн байна уу? Би viral media агентлагаас ярьж байна. Сайн байна. Би сая анкетыг чинь шүүгээд үзлээ. Тэгээд таныг ер нь манай бүх болцлуудыг хангаж гин гэж үзээд тэгээд ярилцлагын шатанд орж гин. За. Тийм. Тэгээд та маргааш хүрээд ирэх боломжтой юу? Хэдэн цаг үед юм бол? Маргааш ч гэж одоо нэг хоног солигдоод тэг цагаас л хүрээд ирвэл зүгээр нь. Ер нь одоо 2 цагийн дараа гэсэн үг. Мано? Аха. Тэгээ одоо 12 цагаас ирэх боломжтой болов уу? 12-нд арай боломжгүй байна да. Тийм үү. Би уг нь энэ нөгөө манай ажил дээр бас зураг авалт болоод энийг яг дуусгаар л яг өөртөө чинь яг ингээд тулж уулзъя гэж бодоод дуудаж байгаа хаа тийм. Би 12-оос бол тэр
болохгүй мэн аа. Тийм үү. Уг нь би ингээд Өдөж болохгүй юу? онлайнаар гэж уг нь яг ингээд уулзж байгаа сайхан нүрээ харж байгаад ярьчвал зүгээр гоё. Би уг нь бол яг өөрлөө чи өдөр яриа гэжсэн миний ажлын цаг амжсангүй. Тэгээд би энэ одоо ажлынхныхаа гарахыг хүлээгээл хоёулахнаа их одоо нэг жоохон мөч бүрдүүлэх гээл бас энэ чи гоё орчин бүрдүүлэл хүлээгээл байна л та. Би чадахгүй байна да. Ах гэж чи одоо хэдэн настай вэ? 20 шүү дээ. 20-тай. Би 19 та байхгүй юу? Тийм тэгэхээр одоо ах гэхин цааш ихтэй ах тэ намайг ахаа гэж дуудаж болно л доо. Тэгвэл За баярлаа. Тэгээд одоо эсвэл би очиод авах уу? Уг баха би өглөө за юу хээ. Аашхал төлсөн одоо би тань магаш тавуулсан команд өнөө. Тэгвэл ингэж болох уу? Маргааш өглөөний 5 цагт уулзвал яах вэ? Өөрөө Тийм ажлын цаг эхлэхээс өмнө бид нөгөө нэг аюу ачаалттай ажилтдаг. Тэгээд би өглөө 5 цагт нэг туулын гол дагуу гүйдэг байхгүй. Ойлоо тэр туулын бургасан донд бас нэг хөнгөө газар уулзвал зүгээр юм болов уу гэж саналаа л да. Та юу гэж бодож байна? би өглөөнөө давтахтаа болохоор би яагаад амжихгүй юм бэ хаа. 5 цагаас уу? Унтчих гэж. Өөрөө ер нь хэр унтдаг бай. Жохон бас нойр ихтэй юм шиг сонсогдоод байгаа чинь. Одоо ингээд 10-д унтаад өглөө өгөн болох юм 7 гээд. Тэгвэл одоо яг 9 цаг 10 минут болж байгаа юм чи одоо унтаад өглөө сэрүүл яа чинь би чамайг сэрээ идэх үү? Ярилцах шатаа ингээд алгасан. Алгасч гэж гүг яг хоо бид нар болохоор ингэж байгаа юм. Би нэг таны хайсан хүн юм биш юм шиг байгаа хаа. За уучлаарай. Энэ пранк байсан шүү. Тэгээд viral message-аас өөрийг чинь 2 дугаар шатанда тэнцлээ, ярилцлагын шатанда урж гинэ гэдээ ингээд залгаж байгаа байхгүй. Саяных бүгдээрээ тоглоом байсан. Уучлаарай. Тэгээд одоо яг надад итгэхгүй болчихлоо. Нэг өнөрөө шүү. Тэгээд бид нар одоо удахгүй 2 дугаар шатанд тэнцсэн хүмүүстэй энэ 7 хоногт багтаагаад уулзалт тавлаад дуудана. Тэр нь мэдээж өөрөөр биш, шүн биш. Тэгээд хоёулах биш айгүй олон хүмүүс байх учраас бити агаарай. Яа, намайг шаардлагатай таа. Шаардлагач ухтай айгүй бахархаж байна. Тэгээ бас яг миний хайж исэн хүн биш байсанд чинь бахархаж байна. Тий. За уучлаарай. Ирэхээр нь гоё. За. Уучлаарай энэ айгүй буруу ихэлсэн буруу болоо уучлаа. За ямар тач тэгээд тий таныг ярилцлагын шатанд урьж байгаа шүү. Баяр хүргэе. Баярлалаа. Баяртай сайхан амраарай. Эргээд хариу хэлнэ, мессеж өчнэ. Баярлалаа сайхан. Тэгэхдээ надаас өөр хүн бичсэн дээр хаа баяртай. Сүүлдээ бүр ярьсан юм болгоныг заваа сонсогдоод. За хөлөө одоо цогтөг бүр нэрээ дуусч. цогтөг бүр утгаач алдлаа. За. Цог. Яасан. Хүчтэй. За дараа одоо миний дараагийн хүн. Энэ бол эмэгтэй хүн байгаа. Эмэгтэй хүн юм бэ? Би бүр өмнөөс нь сандраад тах юм. Сандраад байгаа юм биш? Бэнэ? Сайн байна уу? Viral Media-гаас холбогдож анкет өгсөн байсан. За, ёо эмэгтэй хүний үүднээс нэг юм асуух гэсэн болохоо. Өөрөө левчиг зүйт юм болов уу? За, өөрийнхөө хэмжээнд зөвлөв. Өөрийнхөө хэмжээнд зүүнэ. Тэгэхээр юу гэсэн үг? Ямар материалтайгаас нь л даун материалтай гэж болдог. Өдөр тутамдаа ер нь аль зүйт юм байна те? Тий. За, ёо За. тэр нь болохоор чиний нөгөө хөхийг л харж авсан юм л та. За. Тэгэхээр нөгөө нэг левчиг зүүхгүй байвал бид нарт айгүй зүгээр байгаа байхгүй юу? Тэрхэлтэй яагаад гэж байгаа вэ? Яг нөгөө бид нар ч нөгөө контент хийдэг штеп. Манайх контентуудыг үзчихсэн болов? Үгүй. Тэгвэл үзээрэй за YouTube байгаа. Тэнгүүт нөгөө дүр гэх мэт зүйлс төр тийм хүний анхаарал татах хүмүүс хэрэгтэй байгаа байхгүй юу? Чи ингээд чи левчиг зүүдний юм чинь одоо
ажлын өдрөөр байнга битгий левчик зүү гэж хэлэхгүй. Манайх 7 хоногийн 5 өдөр ажилладаг. Ядаж 3 өдөр нь ч юм уу левчихгүй ирж болох болоо. Наадах ч одоо яг ядаж өсвөрөөс бидний яг одоо ажил тийм амар нөлөөлөхгүй байна тий. Харин нөлөөлөхгүй л Сайн юм. харин юу энэ бас чи ганцаараа биш шүү. Манай 5 эмэгтэй хүн байдаг байхгүй юу? Тавуулаа ерөөсөө левчик зүүдгүү. Тэгвэл ингээд тохирчгоо тий. Гоо битээ тийм. Энэ то миний ярьсан үү? Тий. Ер нь бол юу урьдчилсан байдлын ярилцлага гэж болж байна. Тэгээд яг окей гэх юм бол энэ 7 хоногт багтаагаад яг ирж уулзахгүй офс дээр маань. Эрэхтэй бас нөгөө левчихгүй ирнэ гэдгээ бас мартваа. Ямар сайн юм бэ? Хан тийм ээ. Тэгтээ зүгээр өөдөөс чинь бас 4 хүн левчихгүй. Шалгал модсон байна. Левчиктэй эсгийг нөө. Тийм. Манай нэг хүн л шалах гэдэг юм. Тэгтээ бид нар тэрийгээ бас болиулж болно. За би ихлэх нь танай контентыг үзэх гэдэг. За. Энэ 7 хоногт окей гэвэл харин цагийг хэлгээл хаяг байршилтайгаа. Sorry, контент хийх юм уу? Яг гэж. Гүй зүгээр ажлынхаа бид нар залуучууд учраас ажлынхаа байран дээр айгүй чөлөөтэй ажил гэсэн утгаар байлахгүй л хичээдэг байхгүй юу? Яг контент үзсэн цагаад тэгээд бидний хариу болчих. Тэгэхээр гоё контент байвал левчгүй, гоё бишээ левчтэй гэсэн үг. Ерөөсөө яг левчтэй байх шаардлагатай үгүй байна би хариултаа. Тэгвэл бас бид нэмэх 18 контент байвал левчгүй байх хэрэгтэй мэн тий. Үгүй. Би ерөөсөө тийм хүмүүсийг яг контент байдлаар явуулах юм жиг эсрэг явдаг. Окей. За. Би нэг юм асууя. Танаас юу манай левч харин хоёр байгаа байхгүй юу? Яг аль нь гэдгийг мэдгүй. Нэг нь левчгүй, нэг нь төрсөхгүй гэдэг. За уушлаарай. Тоглоом байсан шүү. За тэгээд левчгүй ирж бас болно шүү гэнэс тий. За. Йоо, анкетыг хараад тэнцэн тэгээд энэ 7 хоногт юу ч гэсэн ярилцлагын аавн тэгээд мессежээр яг хаана хэдэн цагаас гэдэг нь өдрийг нь хэлчихье за. За баярлаа. Баяр хүргэе, баярлаа. За баяртай сайхан амраарай. Баярлалаа сайхан амраарай. За. Prank call. Then check this out. Манай ажлынхаа чагаа яах юм бэ гэхээр би ингээд чагаа хөөрхөн байсан болохоор чинь ганцаараа гөрөөсөр хагаад юу наамж үлдэх гэдэг байгаа байхгүй юу? Тийм үү. Тэгээд юу гомдохгүй өстэй те дараа. Ажлын байранд чагаа ер нь бол баг ингээд удирдах төвшөнд ер нь би ер нь оруулах чадах байхгүй юу? Захын ер нь чадна. Тийм. Тэгээд яах вэ? Тэгээд дараа нь тэгээ орцсон юм чинь тэгээд нэг гомдоож момдохгүй зүтэй л гэж аахгүй юу? Манай ажлах ингээ бүгд ингээ чамайг яах юм ах эсэргүүцээ. Тэгээ би ингээ ганцаараа чамайг ингээ наа чи хөөрхөн охин байна гэж сайлсаар агаад хувийнхаа доор ингээ туслахаараа авч байгаа. Тийм. Тэгээд чи энэ хагасаа бүтэн сайн завтай хоёулаа хамт нэг партинд яваад өгөх үү?